Сайн байцгаана уу? 36 дугаар видео хичээлдээ тавтан морилно. Та бүхэн номныхоо 168 дугаар хуудсыг нээгээрэй. За бид бүхний энэ 7 хоногт үзэх сэдэв бол варшиме аважиме. За энэ 7 хоногийн гол цээжлэх үгнүүдээ дагаад хэлээрэй. Дусит, подусит, гриловат, угриловат, хрнец, кастрол, хрнек, крает, накрает, лахев, лит, налит, жите, жичка, михат, замихат, панев, пецт, упецт, придават, придат, склянице, скленичка, смажит, усмажит. За эдгээр гол үгнүүдээ цэжлэхээрээ. За нэгдүгээр сахал буюу цэвчиний эдна. Повидайтеси, варшите рада, приправовала, истэ нигди няке чиске идло. За ярилцаарай, хоол хийх дуртай юу? Ямар нэг чих хоол бэлтгэж байсан уу гэж энэ талаар та бүхэн өөрсдөө хариулна гэсэн үг. За 2 дугаар засал дээр типическое идло со обложено хлебички. На фотографии их со трешидрухи. Попиште, цаа видите. За Чехийн уламжилт хоол бол хачиртай талах юм аа. Зураг 3 дээр 3 төрлийн хачиртай талах байна, тий? За харж байгаагаа дүрсдэр гэсэн байна. Жишээлбэл, например, на фотографии число 1е. За гэж байгаа нь нэгдүгээр зурган дээр тийм үү? Нэгдүгээр зурган дээр бол за е гэд бол гэсэн утгатай бит үлэг явж байгаа тий. За шунка хям. За вайчко буюу өндөг, окурка буюу өгөрций, за райчи буюу улаан лойл, сир бяслаг, за салам гэхээр бас хямны төрлөө. За паприка, чинжу. За влашский салат буюу хушгины салат гэж байна. За салатаар хийвэрээ. За эдгээрийг нэрлэн гэсэн үг. Аль зурган дээр нь юу байгааг нь хэлнэ л гэсэн үг. За на фотографии число трешие, вайчка, салам гэх мэтчлэнгээр атагдале гэх мэтчлэнгээр атагдале. За тэгвэл на фотографии число 2е, паприка гэх мэтчлэнгээр хэлнэ гэсэн. За 3 дугаар засал читайте текст. Обложено хлебички от повестны на отаски. За ихийг уншаад асуултанд хариулаарай гэж. За тэгэхээр нэгдүгээр асуулт. Где фри хлебички вы myslel? Co мои хлебички с полечныхо с хамалением. За эдгээрийн орчуулгуудыг энэ багш давхар оруулаад өгнө. За дөрөвдүгээр асуулт. Цэвчиний 4. Читайте текст есть одно дополнительное выражение. За ихийг дахин уншаад үг хэллийг бүглөрөө гэж байна. За ямар үг хэллүүдийг бүглэх вэ гэхээр if цукрарния гэхээр амтны дэлгүүр. Якихтэй. За ямрыг нь хүсэж байна вэ? Сильвестр. За народзинины Сильвестр гэхээр Сильвестрийн баяр байна. За народзинины гэхээр төрсөн өдөр. За непро давнэши хамгийн их худалдаалагддаг гэсэн үгнүүдийг нөхөн бичих нь. За 5 дугаар засалд анхаарлаа хандуулна. Цэвчиний пет. Який хлебечек писте си дал не подала. Например, дала бихси. За ямар талхтай авдаг вэ эсвэл авдаггүй вэ гэсэн асуултанд хариулна гэсэн. Дала бихси би тийм талхаа авмаар байна. Тийм үү? Мам хут гэхээр надад амттай байдаг. За не дала бихси гэхээр би энэ талхыг ямар төрлийн талхыг ч юм бэ тий амааргүй байна гэсэн утгаар хэлнэ гэсэн. За 6 дугаар засал цэвчиний 6. CD2-ын 41-ийг сонсоод хийх тасгал байна. Петр буде мит народзинины. За Петрийн төрсөн өдөр болно. Эва купуе идло апити на ославу. За Эва баярын үеэр идэж
идэх хоолунд худалдан авч байна. Цаг купуе юу худалдан авч байна вэ? Яка хлебички хитэ асидилат. Ямар таллах те магадгүй авахыг хүсэж байна гэдгийг нь бүгдээрээ сонсно гэсэн. За тэгэхээр бүгдээрээ CD2-ийн 41-ийг авч сонсцгоё. Tak prosím, co si přejete? Prosím, 20 deka vlašského salátu. Ano, tady je. A co ještě? Ještě 30 deka tady toho plátkového sýra, 20 deka paprikového salámu a 15 deka šunky. Vepřové nebo kuřecí? Vepřové. Děkuju, to je všechno. Takže ještě koupím veku, vajíčka, hermelín, láhev červeného vína a je to. За 70 дугаар тасгал дээр CD 241-ийг дахин сонсоод их тасгал байна. Пословхойтэй шүү дээ. No. Доплонтэй колик чихо Эва купуе. За Эва хичнээн нэг одоо тий хичнээн юу авсныг нь бүглөөрэй гэж байна. За инхээр бүгдээрээ CD2-ийн 41-ийг дахин авч сонсоод цэгийн оронд хичнээн одоо килограмм ч юм уу те хичнээн тооны одоо бүтээгдэхүүн авж байгааг хүн бичнэ гэсэн. За миря вахи гэхээр хэмжээс болон жин одоо хэлж байгаа. За энэ дээр юу байна гэхээр килограмм, за литр, децилитр те декаграмм гэсэн хэмжээс үгнүүд явж байна. Эдгээрийг цээжлэн гэсэн. За ингээд өнөөдрийн хичээлтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Маргааш хичээлээр уулзцгаая. Түр баяртай.